Hey юу цхан guys fantasy man өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд кибер аюулгүйдлийн ертөнцид болсон сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. За энэхүү мэдээлэл маань юутай холбоотой вэ гэхээр DDoS гэдэг халдлагын төрөлтэй холбоотой бөгөөд Cloudflare гэдэг компани байдаг шүү дээ. Тэр компани дээр ерөнхийдөө бол 6 сарын 20-ны өдөр маш их хэмжээний DDoS пакетууд одоо секундэд ирсэн гэдэг ийм зүйл бүртгэгдсэн байна л да. Тэгэнгүүт өмнө нь ерөнхийдөө бол миний мэдхээр 2025 оны 1 сард буюу энэ оны 1 сард 5.9 яг секундэд илгээгдсэн одоо пакетын терабайт хэмжээгээр илгээгдсэн ба 5.6 TBPS буюу терабайт per second гэдэг юм бүртгэгдсэн байна. Тэгтэл 6 сарын 20-нд буюу саяхан бүртгэгдсэн яагаад тэгж шууган дагуулад байгаа вэ гэхээр энэ маань болохоор секундэд 7.3 терабайт per second гэдэг ийм хэмжигдэхүүнтэй ер нь бол DDoS халдлага хийгдсэн байна гэсэн үг. За тэгээд энэхүү алдлага нь болохоор ер нь бол нэрээ нуцлсан ийм хостингийн үйлчилгээ. Одоо хостингийн үйлчилгээ гэвэл таад мэдж байгаа шүү дээ. Одоо Монголд гэвэл ингээл iTunes, Virtual ZM гэдгээс эхлээл одоо нэг ёсны тэр байгууллагын серверүүдийг ч юм уу те өөрсдөн дээрээ байршуулаа. Тэрийг ингээд хүртээмжтэй байлгүй availability-г нь хангаад явдаг. Тэгээ зарим тохиолдолд те сервисийн зарим нэг тохиолгоонуудыг хийж өгч, зарим maintenance-ийг хийж өгдөг. Тэр үйлчилгээг ер нь бол энэ хилдэг байгаа. Тэгвэл хостинг үйлчилгээг хийдэг үзүүлэгч юм нэр нь болсон компани руу чиглэсэн яг ийм 45 секундэд 37.4 терабайт дамжуулсан гэдэг ийм компани мэдгдсэн байгаа. Тэнгүүд яг саяны 7.3 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол секундэд байгаа даа гэсэн үг. Тэнгүүд энэ маань нийтдээ 45 секундын хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийтдээ 37.4 терабайт per second одоо их хэмжээтэй нэг өсний пакетууд ч юм уу эсвэл ийм янз бүрийн трафик тамцсан анал гэж ойлгож байна. Тэгээд Cloudflare компани ерөөдөө бол яг энэ их усүрийг нь судлаад үзсэн чинь яасан бэ гэхээр нийтдээ 161 орны 5433 AS-ийг хамарсан бөгөөд 122145 source IP гэж байна. Та хэд маань source болон destination хаяг гэд мэддэн шүү дээ. Тэгвэл яг source хаягийг нь яг ингээд илгээсэн хаягийг нь хараад үзвэл ер нь бол 161 орноос илгээгдсэн байгаа гэсэн үг. За энэ 161 орныг нь ер нь бол яг хамгийн гол их усүрүүд нь аль нь вэ гингүүд Бразил, Вьетнам, Тайван, Хятад, Индонез, Украин, Эквадор, Таиланд, Америк нэгдсэн улсаас тэгээд Сауди Араб гэсэн улсууд ерөнхийдөө орж ирсэн байна гэсэн үг. За тэгээд энэ ерөнхийдөө бол харангууд бол нэг юм төмсөртэй тоол харагдахгүй байж магадгүй. Ер нь бол дүү зүйлүүд ингээд хэлвэл юу гэсэн үг вэ гэхээр энэ 7.3 терабайт per second магадгүй яг энэ Cloudflare компани хамгаалаагүй байсан бол Монголын вебсайтууд руу энэ хэмжээний трафик орж ирсэн тохиолдолд ер нь бол тисжүүлдэх вебсайт байхгүй гэд та хэд ер нь ойлгочиход болно. Яагаад вэ гэхээр 1 секундэд 7.3 терабайт гэдэг бол маш их хэмжээний тоог ер нь бол хэлж байгаа гэсэн үг. За тэгээд энээс гадна өөр та хэд маань юуг ойлгох шаардлагатай вэ гэхээр энэ одоо мэдээг уншихад зайлшгүй шаардлагатай мэдээлүүд юу гэхээр нэгдүгээр Cloudflare-ыг ер нь бол бас Монголд ашигладаг компаниуд гэдээ хайгаад үзвэл яг тийм ийм тодорхой тоо бол байхгүй. Гэхдээ энийг тодорхой хэмжээгээр ингэж магадлалаар тооцож үзэж болно гэсэн үг. Нэгэсний Shodan, Zoom гэх хэмжлэн иймэрхүү вебсайтуудыг ашиглаад энэ инженерүүдийг ашиглаад харуул ойролцоогоор 1000-аас 2000 вебсайт ер нь бол Cloudflare-ийг өөрсдөө үйлчлэгэн дээр ашигладаг гэж ойлгож байна. Нэгэсний DDoS-оос хамгаалах одоо үйлчлэгийг ашиглаж одоо оруулж байна гэсэн үг. Энэ бол айгүй сайн тоо гэсэн үг. Үлдсэн нөгөө нэг одоо 1000 2000 вебсайтаас гадна Монгол улсч одоо маш их вебсайт байгаа шүү дээ. Энэ вебсайтууд бүгдэн дээр нь Cloudflare байхгүй байх гэсэн үг байхгүй. Нэгэсний DDoS protection буюу вебээр дамжиж байгаа хэмжээний хүсэлт орж ирж байгаа юм байхгүй байх гэсэн үг. Тэгэхээр энэ халдлагад бол бүр шууд өртөөд унах эрсдэлтэй. Cloudflare хэрвээ тэр одоо вебсайтт байна гэж үзвэл ер нь бол тодорхой хэмжээнд хамгаална. Хамгаалж байгаагийн хэрээр мэдээж мөнгө нэмэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр үүнийг дагаад нэг юм зайлшгүй хэлэх шаардлагатай. Энэ юу гэхээр Cloudflare маань ерөөдөө дэлхийд дахинд үзүүлж байгаа үйлчлэг нь бол маш өргөн цар үрээтэй явагддаг. Тэгээд үндсэндээ бол free plan буюу үнэн үйлбэр гэж байдаг. Тэгээ мэдээж basic DDoS protection буюу layer 3 4 дээр ер нь бол хэрэглэгддэг энэ protection байдаг. За rate limit caching гэдэг ийм бас үйлчлэгнүүд байдаг бахны. За тэгээд мөн бас free plan-аас гадна pro болон business тэгээ enterprise plan гэж байдаг. Тэгэхээр дийлэнхтэй ийм томоохон байгууллагууд ер нь бол enterprise plan-ыг ер нь бол аваад эрхэлцдэг бол ер нь бол жижиг одоо хэмжээний хүсэлтийг хүлээн авдаг те одоо
нэг тийм том байгууллага биш бол Pro Edition-ыг нь ер нь бол ашиглаад явчихдаг гэсэн үг. За энэ маань болохоор үүнээс гадна Layer 7-гийн хамгаалтыг ер нь бол хийж өгдөг. Нэгээс нь application level-ийн хамгаалтыг хийдэг гэсэн үг. За үүнээс гадна бол web application firewall-ыг бас үүн дээр оруулж өгсөн байдаг. Мөн бас bot management буюу нөгөө одоо botnet орж ирэхээс хамгаалсан тодорхой хэмжээний хамгаалтууд бас байдаг. За мөн бас нэмэлтээр энэ zone lockdown, country level blocking, challenge гэмслэн зүйлүүд бас нэмэлтээр орж ирд юм байна. Үүнээс гадна нөгөө бидний вебсайт болгон руу хэмжээний хүсэлт илгээгээд эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүт чи ингээд робот гэж шалгадаг капчанууд байдаг. Тэгэнгүүт тэрийг нь одоо ер нь бол цаанаас нь оруулаад өгчдөг гэсэн үг. За тэгэхээр эдгээр зүйлүүд байдаг. За тэнгууд энэ дээр заавал яригдах нэг хэвээр зүйл нь юу гэхээр түрүү хэлсэн шүү дээ. Cloudflare энэ их хэмжээний хүсэлтийг одоо хориглож чадсан байна гэдэг маань давхар ерөөдөө бол мөнгө яригдаж байгаа гэсэн үг. Тэнгууд тэр байгууллага хэрвээ limitation гэдэг зүйл тавиагүй байвал яг ямар эрсдэл учрах вэ гэхээр шууд 3 дахь байгууллагт мөнгө төлөх шаардлага үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг вебсайтаа угсарлаа хийлээ те бүтээлээ. Тэгээд DDoS-оос хамгаалах хэмжээний юмнууд авч тавиагүй хэрэг байгаа тохиолдолд бол мэдээж уунах эрсдэл бол бүрэн байна. Аваад тавьсан тохиолдолд яг вэ гэхээр тэрийг лимит тавьж өгөөс болоод их хэмжээний мөнгөн хохирол учрах бас эрсдэлтэй гэсэн үг. Аль аль нь л эрсдэл байгаа гэж бас ойлгож болно гэсэн үг. За тэгээд ерөөдөө бол энэ дээр одоо дүгнэлт хэлэхэд юу гэсэн үг вэ гэхээр энэ Cloudflare маань ерөөдөө бол энэ мэтчлэн маш хэмжээний юм халдлагын трафикийг зогсоосон юм ариун туршлагатай байгаад дим билээ. Ер нь бол түүхүүдийг ингээд олоод харахад өмнө жил 2024 онд бас их хэмжээний трафик орж ирсэн. 25 онд нэг сард жишээлбэл 5.6 гэхлээр чинь бараг л дүүцгүүц их хэмжээтэй юм одоо massive traffic-од бол орж ирж ирсэн байна гэсэн үг. За тэнгууд энэ дээр дүн шинжилгээгээд яаж үзэж болох вэ гэхээр 161 улсаас гэхлээр юу гэж ойлгож болох вэ гэхээр энэ маань нэг төрлийн botnet гэж ойлгож болно. DDoS маань их хэмжээний өөр source IP-наас буюу одоо Эквадороос, Сауди Арабиас, Вьетнамаас, Тайванаас гэх мэтлэнгээр илгээгдсэн байна гэдэг нь ер нь бол Тайванд байсан нэг одоо компьютерыг өөрийнхөө зомби компьютер болгож хувиргаад тэрнийг ашиглаж одоо command and control server буюу C2 серверээр дамжуулаад энэ нэрээ нууцлсан нөхөрлөө одоо хостинг үйлчилгээ үзүүлдэг компани руу чиглэсэн хаалга орж ирсэн гэсэн үг. За тэгэхээр энэ гадны жишээн дээр гэхлээр биднэрт нэг буухгүй байж магадгүй. Монголын жишээн дээр аваад ярил юу гэж одоо ойлгож болох вэ гэхлээр манай Монголд хостингийн үйлчилгээ одоо үзүүлдэг маш олон компани байгаа. Эдгээр маань ч гэсэн ер нь бол өөрсдөө тодорхой хэмжээний DDoS-оос хамгаалах үйлчилгээг одоо сайжруулах шаардлагатай гэсэн үг. Нэг басны одоо нөгөө өөрсдөө DDoS-оос хамгаалах, хостингийн үйлчилгээ явуулах гэх мэтлэн юм хэрэглэгчдийг хамгаалах юм зохиож одоо үйлчилгээг үзүүлж байгаа бол өөрсдөө тэрнээс өөрсдөө хамгаалж чаддаг байх нэг ёсны шаардлага үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бид нэр яг нөгөө гадны жишээгээд бас ингээд орхиж болохгүй их хэмжээний юм орж ирсэн байна гэдэг маань бидний бас lesson and learn буюу суралцах боломж бүрдэж байна гэж ойлгож болно гэсэн үг. За тэгээ энэ дээр бас нэмээд ярихад юу ярьж болох вэ гэхээр сүүлийн үед нэг мобайл аппликейшнууд аягүй хийгддэг болцсон. Тэгэд энэ дээр ер нь бол мэдээж эрсдлийн үнэлгээтэй бусад юм зүйлүүд бол заавал хийгдэх шаардлагатай. Үүнээс гадна юун дээр нь заавал тест хийх шаардлага байдаг вэ гэхээр мэдээж мобайл апаар дамжиж гэнэ гэдэг чинь ард нь нөгөө API сервисүүд явдаг. Тэнгүүд API traffic гэдэг зүйлээ хүмүүс ерөөсө хайчдаг. Нэг басны хакер нөхдүүд зөвшөөрлгүйгээр API-ыг нь одоо олоод API-ыг нь олсны дараагаар тэр функшнууд руу чиглэсэн API хүслүүдийг илгээж эхэлдэг. Энэ API хүслэн дээр одоо трафик дээр нь лимит тавьж өгөөгүй тохиолдолд ямар асуудал үүсдэг вэ гэхээр API-г нь ашиглаад их хэмжээний хүслийг хийгээд ер нь бол бизнесийн хохирол учруулах тасалбаргүй ажиллагааг нь ер нь бол зогсоох бүрэн юм боломж байдаг. Тэгэхээр энэ дээр ерөөдөө бол нэмэлтээр API буюу одоо машин хоорондын харилцааг зохицуулдаг энийг блок хийх боломж бүрддэг. Мөн бас endpoint-уудыг нь хамгаалах боломжтой. Мөн бас нэмэлтээр whitelist хийж болдог. Энэ юу гэсэн үг вэ гэхээр танаа одоо байгууллагын одоо энэ ажилтан байгаа шүү дээ. Эднэр дээр зөвхөн энэ API-гаас хандна гэдэг ч юм уу, энэ MAC-аас хандна гэдэг юмыг whitelisting юм бас ийм фичерүүд байдаг. Эднэрийг нь ер нь бол окей болгоод өгч болно. Үүн дээр нэмэлтээр сүүл болоор special token гэдэг зүйл бас гарч ирсэн. Энийг ашиглах бас шаардлага үүсэж байгаа гэсэн үг. За тэгэхээр Монгол байдаг томоохон банкнууд бол ер нь бол энийг бол угаасаа дефолтоор хамгаалах зайлшгүй нэн тэргүүн шаардлага байдаг учраас энийг бол хамгаалцдаг. Энгийн дундын байгууллагууд ер нь бол төдийлөн ер нь бол энэ дээр арга хэмжээ авдаггүй. Ер нь бол за окей яг бүрл ингээд 0 дээр халтаад орчхооргүй л бол ер нь окей гэж үздэг. Тэгтэл DDoS буюу ер нь бол одоо нөгөө
кибер аюулгүй байдлын тулгуун 3 чулууны нэг нь алдагдах гэдэг зүйл дээр ер нь бол хайчаад идэг. Хүртээмжтэй байдал буюу аппликейшн руу оронгууд тэр нь ажиллаж явах хэрэгтэй гэдэг тэр зүйлийг ер нь бол хайчдаг гэсэн үг. Тэгэхээр энэ кейс дээр бид нэр суралцаад эдгээр зүйлүүд дээр бас танилцах шаардлагатай байна. Тэгэхээр энэ бол зөвхөн энгийн вебсайтаар гарсан мэдээлэл бол биш. Та хэд маань дэлгэрэнгүй уншаад үзвэл миний ярьснаас илүү маш олон зүйлүүд яригдана. Тэгээд энэс гадна бид нөгөө Cloudflare юу гэж юу юм, botnet гэж юу юм, DDoS гэж юу юм, source IP-наас яаж илгээдیں те C2 server гэж юу гэх мэтчлэн олон юм шинэ ойлголтууд орж ирж байгаа хаа. Тэр энэтэй холбоотой дэлгэрэнгүй дахиад мэдээллүүдийг хүргэхэд ер нь бол тэр мэдээллүүдийг оруулсан нэг тийм шинэ бүчлэг оруулна гэж бол найдаж байна. За тэгээд ерөөдөө өнөөдрийн мэдээлэл хүрэх мэдээлэл маань үүгээр дуусч байна. Тэгээд дараагийн бичлэгээр бүгдээрээ уулзцгаая. Түр баяртай.